За англи хэл дээр ярих гэж оролдож байгаа нөхцөлд үүсдэг нийтлэг алдаа. За энэ алдаа бол маш энгийн мөртлөө маш хортой алдаа юм. Энэ өгүүлбэрээс та алдааг олоорой. I am eating my lunch. I am eating my breakfast. За энэ дээр ямар нэг алдаа байна уу? За хэрвээ байхгүй гэж дүгнэж байгаа бол таны буруу болох чинь. Энэ өгүүлбэр дээр маш том агуулгын алдаа үүсэж байна. За тэгвэл би breakfast, dinner, lunch болоод have болдог. I'm having my lunch. I'm having my dinner. Ийм байдлаар зөв хэрэглээ үүсэж байна. Харин eat гэдэг үйл бол яг тодорхой нэг зүйл идэхэд ашиглана. I'm eating a chocolate. I'm eating watermelon. За эсвэл I'm eating apple. За ийм байдлаар яг тодорхой зүйл идэхэд бид нар eat гэдэг үйл үгийг ашиглана. Харин breakfast, dinner, lunch дээр бол үргэлж have байна. За энэ алдааг засчвал жижиг ч гэсэн энэ алдааг засчвал бидний хэрэглээнд маш эргэн нөлөөлнө. За хамтдаа суралцъя.